Сайн байцгаана уу? Cocktails and Candlestick-ийн хамгийн анхны дугаартад тавтаа морил энэхүү удаагийн зочноор эцэг трейдер оролцож байна. За, арилжаа сайн уу? За, арилжаа сайн. Арилжаа хийгээл явж байна. За, өнөөдрийн подкаст бол илүү чөлөөт сэдвтэй байгаа. Нэрнээсээ ч гэсэн мэдэж байгаа. Cocktails and Candlestick тий. Юуны төрөнд за арилжаатай хэрхэн анх танилцсан бэ? Тий. Хэнээс доолж мэдэж яаж энэ зах зээл рүү орсон бэ? За, арилжаатай бол бас ер нь одоо яг Монгол залуучууд ер нь Forex-ийн арилжаа хийж байгаа залуучууд яг л нэг л ижил одоо мөнгө олох зорилготой тийм санхүүгийн эрхчлөөнд хүрэх зорилготой бол нэг тол байсан. За нөгөөх нь юу гэхээр манай нэг таньдаг ах 2016 онд ер нь бол за ийм одоо Forex гэж ингэж амархнаар мөнгө олох боломж байна гэдэг зүйлээр танилцаад ер нь бол анх бол яг зөв шууд easy money гэдгээр л орж ирж ирсэн. Тэнгүүд ерөнхийдөө бол одоогоор 9 жил арилж ажиллаж байгаа юм шиг тийм үү? Тий, 9 жил болчихсон. Тэнгүүд одоогийн төвшөнд өөрийгөө болохоор ингээд бүтэн цагаар сууж байгаа тийм үү? Тий, бүтэн цаг. Бүтэн цагаар сууж байгаа яг хэдэн жил байгаа вэ? За нэг 4 жил. Яг full time болоод. Ер нь бол нэг ковидоос хойшоо бүтэн сууж эхэлсэн шүү дээ. Угаасаа яг тухайн үед яг миний хийжсэн бизнес маань бас дампуураад. За тэгээд бас одоо яг юу хийх вэ те хүн чинь бас амьдрах хэрэгтэй биш те дараагийн юм бол дараагийн юм юу вэ гэхээр ялчгүй одоо Forex-ийн арилжаа одоо ганц чадах зүйл нь тэр байгаа шүү. Тэгээ ковидын үед чинь хийх юм байхгүй. Гэртээ болохоор тийм. Тэгээд ер нь бол 100% одоо чиглэсэн юм уу да. 4 жил. Тэнгүүд одоо яг энэ арилжаанд одоо танилцаад хийж гисэн 9 жилийн хугацаас одоо ашигтай болж яг 100% одоо өөрийгөө хувьдаа ашигтай гэж хэлэх жилүүд яг хизээс эхэлсэн бэ? За ер нь бол нэг бас нэг 3 жилийн өмнөөс юм уу да. Яг 100% яг ашигт орж ирсэн. 3 жилийн өмнөөс. 22 оноос гэсэн үг тий 22 оноос. 22 он 21 оны тий 22 оноос юм уу. 21 оны сүүл 22 оны ихээр л гэсэн зү. За. Тэнгүүт за одоо ингээд өдөр болгон арилж яаж байгаа тий full time болсон. Тэнгүүт хүмүүс тусна баг. Өдөр тутмын арилж байгаа яг ямар дараалал эхлүүлдэг өглөө босоод хүмүүс нэг юм байдаг шүү дээ. Өглөө босоод зарим нэг кофе уудаг ч юм уу, дасгал хийдэг ч юм уу, янз янз юм зүйлс уудаг шүү дээ. За миний хувьд бол өглөө бол босоод бол хамгийн түрүүнд бол алхалт хийдэг. Тэгж бол арилжаа хийдэг. Гэртээ суудаг хүмүүс бол жингийн хөвд гэдэг ч юм бас жоохон асуудалтай, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх учраас эхлээд бол алхалтаа хийж орж ирчээд за тэгээд бол ер нь бол арилжаагаа бол хардаг. Тэгэхээр ер нь бол өглөө заавал алхасны дараагаас арилж байгаа гэдэг гэсэн үг үү? Тий, ер нь бол өглөө болгон тогтмол бол алхах. Тэнгүүд одоо зарим залуучууд ингэдэг те босоод шууд арилжааны хийж хардаг ч юм уу. Бараг орондоо ч зарим нэг яаж байгаа. Тэр тал дээр юу гэж боддог вэ? Мэдгүй одоо тэр одоо хувь хүмүүсийн сонголт л хэлэхгүй. Миний хувьд бол яг шууд орондоо шууд босоод бол чарт бол хардаг болохоор тэрийг бол яг сайн хэлж мэдэхгүй л. Зөв. За тэнгүүд за сүүлийн 3 жил ашигтай болж байгаа юм байна те. Цаг хугацааны хувьд сүүлийн жил чинь хамгийн ашигтай жил байгаа юу? Тэгээ хамгийн ашигтай арилжаа нь ер нь за хуваар яриул жишээ нь өөрөө ч юу аль нь нэсэн бэ? За миний хувьд тэгэхээр хамгийн өндөр одоо ашигтай арилжаа гэх юм бол сая өнгөрсөн 1 сарын 16, 1 сарын 12-нд бол $160,000 5.4x өсгсөн. Бүр тэр ч одоо 540 гэсэн үг мөн үү? Тий, нэлээд өндөр өсгсөн. 5 дахин нугуулж байгаа гэсэн үг юм шүү дээ. Зөв. Тэр бол тэрийг бол ер нь бол яг би нөгөө пабликаар ерөнхийдөө зарлаад за тухайн чинь би Таиландд байж таарсан. Тэгээд тухайн үе мэдэрч ийсэн сэтгэл энтер айгу гоё байсан. Тэгээд пабликаар бол аваад хэлсэн шүү дээ. Чиг цэдэд бүх юм нээлттэй шүү дээ. Тийм. Тэгээд тэгэж яагаад ер нь бол энэ жил бол яг энэ 1 сард бол ер нь бол миний арилжаанд одоо хүн болгоо одоо анх арилжаа орохдоо өөр ингэсэн таарагт байдаг тийм. Миний хувьд бол яг энэ 1 сард бол ерөнхий таарагтанд бол хүрсэн. Яг өөрийнхөө одоо хүсэл зорилготой юм. За нууц шүүл тэр нь болохоор өөрийн хувьд болохоор ямар таргеттай байсан зах зээл дээр? Би бол анх угаасаа хүн болгоно л одоо $100 хийнэ л гэж орж ирсэн шүү дээ. Тэгэхээр чинь 1.166,000 долларын 5.7 гэхээр чинь бараг $900,000 ашиг гэсэн. Арай бол сая бол өрөөгөө гэхдээ депозитлсан дүнтэйгээ бол ерөнхийдөө сая гарсан. Гэхдээ тэр аккаунтын хувьд тэгэхээр бас нэлээд бас зарим үед азтай ч гэх үү тий. Азтай ч гэх үү бас
хийсэн арилжаанууд бол байгаа. 100% би яг өөрийнх нь мэдлэгээрээ бол яваагүй. Бас зарим үед нэг Аз тохиогоо тухайн үед бас BTC-ийн том савлгаан дээр бас тий гоё ашиг хийсэн. Ер нь бол бас яг Аз гэхээс илүү волюм өндөртэй байсан юм биш тийм үү? Яг орсон чиглэлд нь илүү явсан тий. Тийм. Тэгэхээр чинь би одоо сайн санд юм аа pound yen, gold, BTC 3 дээр л нэлээд өндөр ашиг хийсэн. Том давлгаан дээр таарсан байна. Тий, ер нь бол амар бас бол Аз бол байгаа шүү дээ. Тий. Тэрнээс бол би одоо сайн 90 сайндаа гэж одоо бид нар маркетинг хөдөлгөөч тий. Худлаа яриад явах тий. Бас Аз гэж бол таарсан. Зөв. За тэр бол бас гоё арилжааны түүхэн тий. За тухайн одоо арилжаа ер нь ямархуу арилжааны тийм хүмүүс арга барил стратеги гэж ярьдаг те тэр зүйл дээр яг өөрөө чи арга барилын үед ямар байдаг? За би бол хамгийн анх бол бас нэг таньдаг ахыхаа бас жоохон дургу хүргэж ирсэн үг хэлж ирсэн. За тэрний юу гэхээр хүмүүс индикатор айгүйх ашигладаг байсан те нэг хэсэг за тий одоо тий moving average өөр юу гэж үлээ тий маркетинг RSI гэж юм даа. Яг тухайн үед бол юу болсон бэ гэхээр би чин яг миний үндсэн арилжаанаар бол чин support race trend line байхгүй. Ерөөсөө би support race за энэ дээр бол нөгөө candle хаалтыг би бол илүү ашигладаг. Ерөөсөө ингэж бол ашигладаг байсан. Анханасаа би ингэж ирсэн. Тэгээд яг манай нэг таньдаг ах надаас асууж ирсэн. Чи одоо өөрийнх нь арга барил дээр одоо тий индикатор ашиглаач гэдэг тэгт нь бол би өөрөө индикатор өөрөө болно гэж байгаа. Хүний дургу хэлжсэн юм уу вэ? Тэгэхээр энэ бол support resistance trend line юм байна. Тий, өөр бол одоо тэр хүмүүсийн хэрэгэлдэг сүртэй нэршилтэй одоо арга барилуудыг бол ер нь бол хэрэглэхгүй. Ер нь тэднийг ер нь хараад ахаар ер нь бол яг л цаашаа явж хүчтэй support trace-н дээр л барьсан арилжаануудыг хийгээд байгаа санагддаг ш надад. Гэтэл энэ бол миний л бодлоо. За арилжаачдын хувьд нөгөө туршлагын жилээсээ хамаарат зарим л бол ингээд нэг чарт удаан харсаар байгаа зарим паттерн ингээд хараад зүгээр ингээд анзаардаг болчихдог гэж ярьдаг шүү дээ. Сетапуудаа мэддэг болчихно гэж ярьдаг. Тэнгүүд тэр тал дээр болохоор одоо жишээ нь өөрөө ч хувьд юу гэж боддог вэ? Одоо хараад бол ер нь бол мэдэн шүү дээ. Яг одоо спорт рейс дээр яг дараагийн candle яг яаж хаагдчихин. За энэ ерөнхийдөө яг аль хүртэл явахаар байна гэдэг энтер нь бол одоо миний нүдэнд бол тасцсан байгаа ш. Намайг одоо дагаж арилжаа гэдэг залуучууд бол ер нь сайн мэддэг. Ер нь бол миний харсан цэг хүрээд ерөнхийдөө унах ч юм уу өсөх ч юм уу иймэрхүү хөдөлгөөнүүд явдаг. Тэгэхээр энэ яг юу вэ гэхээр ерөөсөө олон жил одоо ингээд чартыг удаан харсан болохоор одоо ингээд уншина гэх юм уу тий. Уншаа тий нүдэнд тасал болцсон. Тиймэрхүү зүйлүүд бол байгаа шүү дээ арилжаачд бол өөрийн гэсэн одоо тэр чинь бас нөгөө мэдрэмжтэй холбоотой шүү дээ. Өөрийн гэсэн мэдрэмжээр ингэж одоо тий мэдрэмжээр мэдрээд тэр нэг сетап ингэж л явдаг гэдэг тий. байгаа тэгэхээр асуудал. Тэнгүүд за сетап ярьснах дэлгэрүүл ярихад өөр ч одоо сетап ангилдаг уу юм хүмүүс ингэдэг ш нэг энэ сетапнаас нэг TTP энэ сетапнаас нэг AB-г ангилсан байдаг. Тэнгүүд зарим хүмүүс болохоор зөвхөн нөгөө нэг хамгийн шилдэг буюу А сетапн дээр ордог штэ. Мэдгүй би тийм анхуд бол сонсч шүү дээ. Би бол яг тийм өөрийнхөөрөө л яг нөгөө хүсснээр л гэдэг шиг би бол арилж байгаа хийдэж шүү дээ. Ерөнхийдөө хүссэн үедээ хүссэн цагтаа тий хүсвэл мөнгө олно гэж хийдэж шүү дээ. За энэ нөхөө удаагийн дугаар маань болохоор Apollo ресторанаас хүрж байна. За биднэрт коктейл өгсөн байна. За хоёлаа коктейл амсаад үзэх үү. Тийм ч амар уран зураг мурагтай одоо харуулмаар л байна тий. Давгүй амт. Гоё юм байна уу? Гоё юм байна. Fundamental болон technical analysis хоёрыг ингэж хослуулдаг уу? Эсвэл одоо fundamental тал дээр news мэдээ тиймэрхүү макро орчинд болж байгаа зүйл дээр юу гэж боддог вэ? За сүүлийн үед бол хослуулдаг болсон. Өмнө нь бол нэг одоо хослуулдаг байсан. Одоо инхийн цагт бол хослуулахгүй шүү дээ. Инхийн цагт бол хослуулахгүй. Одоо яалчгүй одоо сүүлийн үед ч одоо энэ тентгийн дайнд ажиг хувьцааны уналт өсөлтөөр байгаа болохоор одоо бол хослуулж байгаа ерөнхийдөө бол. Тэгэхгүй бол бас эн чинь мэдээж Forex арилжаач дэлхийд даяар тий ингээд 40 мянган арилжаачд байгаа. 40 олон банкуд орж байгаа болохоор яалчгүй тэр хоёрыг хослуулахгүй бол одоо болохоо болцсон болов гэж бодоод одоо хослуулж байгаа шүү. Тэр бол ер нь бол одоо хослуулахгүй болохгүй шүү. Одоо дайн гараад одоо ер нь бол ингээд Орос Украины дайн болоод тэгэхэд чинь хичнээн одоо сайн стаптай хүн байсан тэр чинь дайны нэг бөмбөгтөлд орж ирлээ гэхэд нэг кандидат дэше зураад яваад тэгээд миний хувьд гэх юм бол бас Украин болон Оросын дайн дээр анх удаа одоо арилжаан дээр дайн үзэж байгаа шүү дээ. Дайныг үзэж байгаа. Тэгээд айгүйх мөнгө алдчихсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө хашраад яг иймэрхүү асуудлуудтай үед бол заавал хоёулынгийн одоо давхар заавал ашиглах хэрэгтэй байна гэж болно. Түнгүүд мэдээ буюу энэ макро орчинд бол фундаментал талдаа болохоор
зах зээлийн шинжилгээнд дээр яаж хослуулах та жишээ нь хаанаас орж тэр сорсуудаа авдаг вэ? Мэдээллүүдээ. Би тэгээд ерөнхийдөө бол тэгээд одоо Монгол сайтуудаас л хийхтэй байна шүү дээ. Монгол сайтууд заримдаа бол CNN энтер гэдэг investing энтер гэдэг байдаг шүү дээ. Тэгээд CNBC энтер зөндөө бол байгаа. Тэрнээс харж байгаа л тэгэл авчдаг шүү дээ. Ер нь бол өглөөдөө уншдаг уу эсвэл ер нь зүгээр завтаа цагаараа юу? Тэр мэдээ чинь бол ер нь бол миний хувьд гэх юм бол гинт юу явдлаас болоод тэр чинь candle амар хөдлөд байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо өглөөдөө одоо гэхээр өглөө одоо ингээд 50 байсан одоо зах зээл чинь нэг өдөр ингээд нэг 2-3 цагийн дараа ингээд өгцөн хөдлөд яаж ийн гэдэг яг тухайн мөчтөл асуудлууд одоо тий дайны асуудлууд үүссэн, дайны ямар нэг мэдээлэл гарсан гэдэг утгаараа явдаг гэж би бол боддоо ш. Тэрнээс бол өглөө босоод би ингээд юу үзээд бол бай. Мэдээлэлтэй хараадах шаардлага байхгүй. Ерөнхий сетап бол. Ойлгомжтой. За хоёулаа дөнгөд одоо дараагийн сэдв буюу сэтгэлгээ болон эрсдлийн менежмент тий. За арилжааны бол нэг салсгүй биш. Энэ бол баг амжилттай арилжаач нэг амжилтгүй арилжаатнаас нэг ялгаж өгч байгаа гэсэн үг тий. За дөнгөд өөрөө чи хувьд нэг арилжаанд орохдоо эрсдлээ хэрхэн тооцдог вэ? Хэдэн үе эрсдүүлдэг вэ? За миний хувьд бол би бол ер нь бол нэлээд Монголдо эрсдэл өндөр арилждаг арилжаачдын нэг шуудлага бол за нэг арилжаагаар гэхээр бол одоо дансныхан бараг 20-30% бас одоо тий алдагдлыг хүлээнэ гэж бол ордог. Ер нь бол нэлээд өндөр эрсдэлтэй арилжаа хийдэг учраас өндөр мөнгөнд дүнг хийсэн байгаа. Шууд үнийг хэлгээд. Тийм тэгэхээр яг би одоо хүмүүс шиг тий одоо багш нар шиг одоо эрсдлээ одоо 1-2% бариад арилжаа гэж бол би бол хэлж чаддаг хүмүүст. Өөрийнх нь дансандаа тохирсон эрсдлийн менежментээ өөрсдөө бариа л гэж хэлдэг. Угаасаа тэр нь ер нь бол яг зүгээр яг одоогийн байгаа байдал хүмүүсийн арилжж байгаа арилжааны нөхцөл байдал дээр яг л одоо рил явж байгаа одоо зүйлүүдийн нэг гэж бол боддог байхгүй. Тэрнээс за чи одоо 1-2% эсвэл 4-5% эрсдүүлээ гэдэг юм бол хүмүүс чинь амархан дансааш таачдаг байхгүй. Тэгээд яг уу 1-2% эрсдэл гэдэг зүйлийг ямар үед хэрэгэлдэг вэ гэхээр том данстай хүмүүс хэрэглэн тэрийг. Одоо 100-аас дээш $1000. Тий. Тэгвэл баг данстай өндөр бол өөр. Баг данстай өндөр бол ерөнхийдөө эрсдлийн менежмент өөр. Би одоо миний хувьд гэх юм бол би чинь тэр түрүүний ярьсан $166,000 гэх тэрий чинь би эхлээд $200,000 $200,000 үргээд за тэгээд тэрийгэ буцаад хоёрхан арилжаагаар буцаад $100,000 л унгасан байхгүй. Тэгэхээр миний хувьд бол яг эрсдлийн менежментээ зүгээр өөрөө өөртөө л зөв бариул болно л гэж боддог. Хувьдаа. Тий, тэрнээс бол одоо чи заавал ингэж барих хэрэгтэй, тэгж барих хэрэгтэй гэж би бол одоо худлаа яриад явах тий. Өөрөө өөртөө л зөв өөрийнхөө дансандаа таарсан эрсдлийн менежментээ л барих хэрэгтэй. Тэнгүүд өөрөө ч хувьдлахаар ингээд ер нь бол 10-20% нэлээд өндөр эрсдүүлдэг гэж таасныхаа тий. Тэнгүүд тэрэн дээр мэдээж нөгөө бидний байнга дагаж явж байгаа зүйл алдагдал байгаа тий. Тэнгүүд алдагдлын яг алдагдал хүрсэн үедээ сэтгэл зүгээ яаж хяндаг вэ? За алдагдлалд одоо хүрсэн үедээ миний хувьд бол би ч бас нэлээд өндөр алдсан шүү дээ бас. Одоо ягаад тэр өөрөө өндөр рисктэй арилждаг юм чинь нэлээд өндөр алдсан. Миний хувьд гэхээр дансаа хуваадаг. Одоо ингээд ер нь бол одоо ингээд нэг $500,000 данс байлаа гэхэд 300-ыг авч үлдээд нөгөө төлөв үлдсэний $50,000 орчим хуваагаад тэгж бол арилждаг. За тэгээд ер нь хамгийн өндөр алдагдал хүлээлээ гэхэд за сүүлд бол 4 цэргийн баярын өдөр бол би бол хамгийн өндөр алдагдал одоо 4 сараас өнөөдөр хүртэл хамгийн өндөр алдагдлыг үлээсэн. $120,000 алдагдал үлээсэн. За тэгэхэд бол ер нь бол бас сэтгэл зүй бас чанга байлээ. Ер нь бол би ч өмнө бол хичнээн одоо тэр чин ашиг алдчихж байгаа ч гэсэн тэр чин бол миний өмнө хийсэн ашиг байхгүй. Ашиг алдчихж байгаа ч гэсэн бас жоохон сэтгэл зүй жоохон хямралд орсон. Нэгч нилээд өдөр жоохон хямарсан. Тэгээд тэр үедээ бол яадаг вэ? Би бол нэг харилцаа хийгээд ийдгүй. Харилцаа хийхгүй хараад за тэгээд хүмүүс ч юм болохоор мөнгө алдахаар аригтар суугаа авчихдээ шүү дээ. Би бол тийхгүй. Яг юун дээр алдчихваа гэд үндсэн өөрийнх нь алдсан зүйлээ одоо эргэж олохыг гэж боддоо шүү дээ. Тэгэхээр бол миний хувьд бол алдагдал хүлээлээ юунаас болж алдсан бэ гэдгийг заавал олох хэрэгтэй. Тэгэхээр тэр нь бол айгүй easy зүйлүүд байдэн шүү дээ. Ер нь. Тэгээд
одоо эрсдлийг гэж ярьж байгаа зүйл дээр том данс чаддаг, жижиг данс чаддаг. Аль нь чаддаг? Аль нь чадна тийм. Буруу менежмент хийх юм бол аль нь чадна тийм. Тэр бол нэг хүмүүс ч юм бол нэг бодол өгдөө шүү дээ. Нөгөө том данстай болчих юм бол их ашиг хийнэ гэдэг тийм. Том дансны одоо хөдөлгөөн гэдэг ч юм бол хүмүүсийг жинхэнэ нөгөө савуулна шүү дээ. Их мөнгө харагдчихаг байнга их мөнгө харагдана. За ашиг бол харахад бол сайхан ч гэсэн том дансны алдагт харах юм бол бас айгу ер нь бол дарамттай хэцүү. За энэ тал дээр болохоор зарим хүмүүс ингээд нөгөө за мэдээж алдагт хүлэнгүүд бүр болчдөг байгаа шүү дээ. За том жижигч байна уу. Тэнгүүд би яг ажилласан зүйл өөрөө болохоор нэг ингээд байсан байх. Би нэг хальт харж байсан сүүл дээр интерес тэнгүүд том дансаа орхингуудаа жижиг данснаас ингээд зүгээр болох арилжаа болно гэхгүй нэг сэтгэлс нагаад одоо дасгана гэж юм тий баг дансаар ингээд яваад байсан тий. Тэнгүүд тэр тал дээр одоо босод хүмүүс ямар зүг вэ? Тэр чин би яагаад тэгдэг вэ гэхээр их алдагт хүлээсэн үү тий. Би ч одоо ингээд 9 жил арилжаа хийж байгаа. Тэр чин нэг одоо юу суудсан байгаа шүү дээ. Ингээд нэг юм хийхгүй бол болохгүй тийм суучаад байгаа шүү дээ. Тэгэхээр би яадаг вэ гэхээр зүгээр одоо жижиг дансан дээр яаж одоо нэг арилжаа хийж өөрийнх нь бас нөгөө сэтгэлээ нөгөө тайвшруулдаг гэх юм уу та. Одоо нөгөө тэр чи юу гэж хэлдэг вэ? Сэтгэл зүгээ бэлдээд одоо бэлдээд том данс руугаа бэлдэж том данс руугаа тийм багаар ингээд бэлддэг. Тэгэж яахгүй бол тэр чин бас нэг зүйл аюултай зүйл гэдэг. Бид нар чи арилжаач хүмүүс те чарта байнгын уншиж харж өдөр болгон харж явахгүй бол дараа нь ингээд том дансаар ингээд том лотоор арилжаа гэхээр хаана ямар хүчтэй цэг байгаа гэдгийг мэдгээ болчтой. Тийм учраас нөгөө жижигээр ороод за энэ цэг дээр ингэж олон цохилт авч ийн дараа нь энийг сэтгэх юм бол ингээд ийшээгээ өсөлт явах юм байна, уналт явах юм байна гэдэг зүйл ингээд одоо харж нөгөө практик хийж явдаг гэх юм уу. Тэгэл нөгөө жижиг данс одоо нөгөө жижиг чулуугаар том чулууд яана гэдэг үү тий. Түлхэн гэдэг шиг миний өвч тэгж явдаг байхгүй тийм. Тэгэхээр бол ер нь бол байнгын л ер нь чартнаас холддог гэсэн үг. Чартнаас бол холдохгүй тийм. Би одоо алдагт хүлээсэн ч гэсэн чартуудаа ерөнхийдөө хараад байнгын ингээд тэмдэглэгээ ингээд хийгээ явждаг. Одоо мета дээр тий. За энэ рейс ингэж байгаа шүү гэдэг. Тэгэхээр одоо энэ бол яг хөө тий шууд хэлгээд бол тий нөгөө алдсан хүн чи одоо шууд одоо орхиж болохгүй. Эхлээд юун дээр алдсан бэ гэдгээ судлаад хоёрт нь болохоор яг тэр дараа арилжаанд орж ирэхдээ арай гой сэтгэл зүгээр арай бүр илүү мэдлэгтэй болоод орж ирэх юм бол ер нь бол бас нэг алдагдлаасаа шууд алдаглаа бүгдийг нөхгүй ч гэсэн баг багаар нөхчих болов гэж боддог. Тийм учраас би байнгын одоо жижиг дансаар жижиг лотоор ингээд хөөж явдаг байхгүй. За энэ бол маш гоё зөвлөгөө болсон байх гэж бодож байна. Тэ дансаа алдсан ч байсан том дансаараа буцаад ядаж жижигхэн дансаар сэтгэл зүгээ тайвшруулад дээр нь сэтгэл зүгээ бэлдээд том данс руугаа бэлдэж эхлэх юм шүү дээ. Буцаагаад орчхол юм бол тэр чинь бас холдчихж байгаа шүү. Орчих юм бол шууд холдно тийм. Тэгээд спортын төсөөрнө гэдэг шиг. Төсөөрнө гэдэг шиг тийм. Бид нар ч одоо байнгын бэлтгэлтэй байж ижил байнгын одоо мөнгө олно гэж үзэн шүү дээ. Тэрнээс бол одоо тамирчин бэлтгэлээж ал гинт болоод буцаад ороод ирэх гэж одоо норм хэцүү бол байдаг шүү дээ тийм. Тэрнтэй яг адилхан миний хувьд бол ер нь бол одоо арилжаан дээр бол байнгын л өөрөөгөө бэлдээл явж байна. За тэгэнгүүт одоо ингээд дайнаас уялдаатай худалдааны дайн байна тэгээ Орос, Украин, Израиль, Палестин энэ дайнуудын үед ингээд зах зээл үл амар юм одоо хүн таамаглахад хэцүү байгаад шүү дээ тий. Ороо бусгай гэдэг шиг яг тий. Тэнгүүд иймэрхүү үед одоо өөрийнхөө хувьд хэрхэн одоо арилжааныхаа арга барилыг тэрэндээ тохируулж ажилладаг вэ? Энэ ийм одоо яг ороо бусгай гэж ярьж байгаа үед арилжаа хэлбэр байдгүй хэцүү байдгүй хэцүү байдаг шүү дээ. Техник анализууд энэ төр ч юм бол бас л эвдэгдээд ивэ шүү дээ. Ер нь бол яг иймэрхүү үед бол миний хувьд бол яг алтан дээр ихэнхдээ арилждаг. Ер нь бол за алт үсэх юм байна л гэж бол боддог. Зээч одоо нэг алт руу шорт орж зүрхэлдэг. Тэгэхээр ерөнхий одоо мэдээлэлээ дэлхийн мэдээлэлээ дагаал юу ил гэж бол боддог шүү дээ. Техник анализасаас илүү. Ер нь бол маш их платформуд одоо ийм T4 5 web trader, C trader юу гэдэг тий. Тэгвэл өөрийнхөө хувьд болохоор яг арилжаанд орох үйл явцсан дээр аль платформыг хэрэглэж ордог вэ? Ямар явцээр нь бол үе шатлалаар явдаг вэ? За би бол бас одоо ингээд арилжаанд бас нэлээд хуучны хүн болчихж байгаа байхгүй юу? Би бол мета 4-ийг л ашигладаг. Одоогоор ч гэсэн үү? Одоо ч гэсэн би мета 4 ашигладаг. Мета 5-ын хувьд тэгэхээр дэлгэрэнгүй гой сайхан болсон ч гэсэн яг одоо тэг одоо зарим үед гацалт мацалт гэдэг зүйл явагддаг. Тэгтээ бол мета 4 бол юу нь бол гацж байхгүй юу? Ер нь бол одоо юм чин хитрхи их юм ороод ирэхээр л хэцүүддэг гэж ярьдэн шүү дээ. Мета 4 чи яг л одоо би анх сурж байхдаа яг ямар байсан яг тэрнгээрээ л ер нь бол хамгийн
боломжтой. Одоо тий ашиглахад хамгийн асуудалгүй зүйл гэж бол боддог шүү дээ. Бол мета 4-ийг л ашигладаг. Мета 4 гэдэг нөгөө трейдинг вив байдаг шүү дээ. Энэ хоёрыг л ашигладаг. Ер нь арилж байгаа ихтэй бол дандаа мета 4 дээр. Зарим үед яг мета 5-ыг ямар үед ашигладаг вэ гэхээр нэг жоохон нэг фул маржин шахсан арилжаануудыг хийдэж шүү дээ. Тэр үедээ нөгөө нэг олноор нь зэрэг авах гэж мета 5-ыг бол ашигладаг. Тэгээс бол яг үндсэн стандарт арилж байгаа бол дандаа мета 4 дээр. За тэгвэл одоо манай үзэж байгаа үзэгчдээс бас full margin арилжаа гэдгийг бас мэдэхгүй юм байгаа. Тэгвэл хоёулаа энийг арилжаачтай тайлбарлаж өгвөл монголоор одоо жишээ. Full margin гэдэг чи одоо тэгэл одоо шууд ярих юм бол all in хийл гэсэн үг шүү дээ. Нэг стапн дээр, нэг арилжаан дээр. Нэг бол алдан, нэг бол олно. Өөр одоо энэ дээр ямар сонголт байхгүй. Тэгвэл одоо за all in хийж байгаа бүгдийг ингээд арилжаанд бүх одоо дансаа эрсдүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тухайн үед болохоор ингээд шаталсан байдлаар явж байгаа мó эсвэл бүгдийг ингээд нэг хийждэг гэсэн үг. Миний хувьд бол баг лотоор ингээд олон байдаг гэсэн үг эсвэл шууд л одоо шууд л би дарддаг шүү дээ. Ерөнхийдөө шууд дараалж хаж юм. Гэхдээ энэ бол нэг хийгээд авах бол ер нь арилж ер нь дими зүйл тий. Зүгээр л яг хаяа нэг жоох нэг кайф авъя тий. Бас нэг юугээ одоо тий нэг арилжаанаас ингээ гоё мэдрэмж авъя гэх юм бол тухайн үед тэрнгүүрээ сайхан явчих хэрэгтэй. Гэхдээ бол хүмүүс зөвлөж хэлэхэд бол full margin арилжаа бол ер нь бол хамгийн хэрэггүй эрсдэл айгүй өндөр арилжаанууд нэг тэрний орон зүгээр стандартлалт орол явж. Тэнгүүд өөрөө ч бодохоор шинжилгээг болохоор MT4 дээр бас их өсгөл мета 4 тий. Тэндэл хийчих үү? Тийм шинжилгээгээ ч гэсэн тий. Трейдинг вив тэр хоёрыг хослуулаад хийж. Гэхдээ нөгөө зарим үуч нөгөө трейдинг вив бол нөгөө мета 4 үуч нөгөө кандл зурдаг байхгүй юу? За. Тэгэхээр яг алиндаа итгэх вэ гэдэг зүйл бас гарч ирэн тэн дээр чинь. Одоо трейдинг вив дээр ингээд одоо брокер болгоны зарим кандл ч өөр явагддаг шүү дээ. Улаанхад ногоон байдаг. Тийм харин тийм. Тэгэхээр яг тухайн үеийн одоо нөхцөл байдлаас л болно доо. Тэрнээс бол зарим үед бол яг мета 4 илүү амар гэдэг. За наа чин бол айгуу гоё бас нэг нэмж ярих нь гарч иж байна. Жишээ нь одоо энэ ла зөрдөг тий. Тэр үед одоо арилжаачтай юу гэж зөвлөх вэ? Яг аль чигийг даах гэж хэлэх вэ? Өөрөө шинэ. За яг ла зөрсөн үед бол яг миний хувьд бол тэн дээр бол метагаа хардаг. Арилжаа хийж байгаа платформ хардаг гэсэн үг. Тий. Одоо трейдинг view гэхээр жоохон одоо тэн дээр чинь зөвхөн хараад анализ хийж байгаа шүү дээ. Зарим платформ болдог ч гэсэн одоо брокер болдог ч гэсэн гэхдээ миний хувьд бол яг ингээд ла зурсан үед бол зөвхөн яг метагаа л харж арилждаг. Яг тэр мета дээр чинь яг шууд рил арилж явж байгаа учраас метагаа харж арилжсан арай илүү дээр гэж боддог. Зөв. За. Өөрөө ч бодлохоор одоо ингээд арилжааны тэмдэглэл хөтэлдэг үү? Тэгээ хөтлөхдөө бол хамгийн үр дүнтэй нь одоо бусдаа ингээд зөвлөгөөх тий. Яаж хөтлөөл илүү үр дүнтэй гэж боддог вэ? Би арилжааны тэмдэглэл хөтэлдэг шүү дээ. За. Арилжааны тэмдэглэл одоо мэдгүй. Анхандаа ч хийж байгаагүй. Би угаасаа анх би демо данс байдаг гэдгийг ч мэддэггүй арилжаанд орсон баг. За. Тий. Яг хуу арилжааны юу гэхээр яг хөтлөл сайн л гэж бол ярьдаг. Гэхдээ миний хувьд бол тэрийг тийм тэмдэглэл энэ төр хөтэлдэг төрлийн юм бол биш. Би бол жоохон залхуу төрлийн хүн. Тэгээ миний ялангуяа оролтууд бол би том лотоор ихэнхдээ ороод баг бивтээр арилждаг учраас тэрийг заавал тэг хөтлөөдөх шаардлагагүй гэж боддог. Тий. Тэр нэг арилжааны нэг онцлогудаас л болж байгаа байна. Тий. За энэ дэнгүүд 10 бол болж шүү дээ. Өөрөө ч болохоор за scalper гэж явах уу, day trader гэж явах уу, өдөртөө арилж байгаа хаад эсвэл нөгөө бүр swing буюу холын зайд хэд хоног байна. Богино хугацааны scalper. Тийм. Би бол одоо нэг богино хугацаанд л гэс ороод л гарчиг гэж боддог шүү дээ. Ер нь бол анх бол яг уу ер нь бол бас одоо swing арилж хийх гэж үзсэн. Гэхдээ энэ дээр өнөөдөр ягаад тэгэхээр арилж агаар өнөөдөр олох мөнгө надад өнөөдөр л хэрэгтэй гэдэг учраас би өнөөдөр л би мөнгө олмоор байна гэдэг. Тий. Уртаа барьдаг. Уртаа бол тий. Ягаад ер нь бол миний хувьд ч гэсэн яг өнөөдрийн олсон мөнгө маргааш надад хэрэгтэй гэж үздэг байхгүй юу. Тэрнээс тэр арилжааг би ингээ урт өрөөдөх шаардлагагүй гэж боддог. Тэгэхээр одоо цагийн имийг цагтна гэдэг шиг л өнөөдөр ашиг хийлээд татлаа. Тэгээд явчихдаг. Тиймэрхүү миний хувьд тий. За татаа авалтны талаар ярьсных нэгэнд хоёлаа. За татаа авалтыг бол өдөр болгон хийж гин үү? Одоо жишээ нь хүмүүс бол янз янз байдаг. Цалин тавьд юм шиг 7 хоногт тавьдаг хүмүүс байна. Сард нэг тий. Татаа авалтыг бас юу хийж хийдэг вэ? За миний хувьд бол татан авалт бол өдөр болгон хийдэг.
Өдөр болго яг нөгөө нэг дансандаа төвлөрүүлдэг. Зөв. Тий. Би бол яг нөгөө хичээл заахта арилжааны хамгийн чухал зүйлүүдийн нэг бол татаа авалт гэж заадаг байхгүй. Би ч одоо бас нэг өөрөө нэг энэ тэнд очиж нэг хичээл бол зааж байгаа бас нэг. Одоо XM-ийн семинарууд дээр тэн дээр бол яг арилжааны одоо тий тойрог арилжааны одоо сэтгэл зүйн тойрог гэдэг нэг юм бас гаргацсан. Тэгээд тэрнийхэн дагуу бас дэлгэрүүл заадаг. Тэгэхээр ер нь бол арилжаан дээр бол хамгийн чухал нь бол нөгөө татаа авалт бол байдаг. Хүн татаа авалт хийж тэрнээсээ одоо кайп авч тэрийгэ хэрэгжилж дараагийн арилжаа сайн болно гэж бол үздэг байхгүй. Тийм болохоор би бол татан авалтыг өнөөдөр одоо хийсэн ашгаа би шууд өөр данс руугаа шилжүүлээд тэгжээд яг мөнгө хэрэгтэй болсон үед л ер нь татаа авчиж тийм дөө. Тэрнээс бол өдөр болгон одоо шууд бол тийм нөгөө банк руу бол татдаг. Хадгаламжийг цуглуулж байгаа. Тийм хадгаламжийг цуглуулж байгаа тэндээсээ л ер нь бол миний хувьд гэх юм бол нөгөө банкнд мөнгө хадгалж байхаар баг арилжааны дансантаа хадгалж ирсэн тэр гэдэг байхгүй. Тийм болохоор ер нь бол арилжааны дансанаас л хэрэгцээтэй гэсэн мөнгөө татаад явчихдаг гэсэн үг. Тэр нь айгүй амар үед. За ингээд бидний дугаар түр завсарлаж байна. Эргөө уулзцгаая. Энэ оны хамгийн гайхалтай үдэш Аси 9 сарын 27-нд таны төсөөлийн ертөнц таны өмнө нээгдэх болно. Энэ үдэш Никтоны Баачка, дуучин Мишель болон олон улсын уран бүтээлчид бидэнтэй хамт байх ба та бүхний дундаас 30 хүн 110 сая төгрөгийн сан бүхий дараах шагналуудын эзээр тодорно. Арилжааны бонус AirPods 4, iWatch SE, iPad, iPhone 16, MacBook Air зэрэгс гадна хамгийн супер аттай зочин crossover SUV цоошин машины эзэн болох болно. Олон гайхалтай боломж бүхий манай Gala танд март төшгөө дурсамжуулдээж онцгой мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Stars Over Mongolia Gala 2025 9 сарын 27. Та бидэнтэй холбогдож тасалбараа баталгаажуулахаа бүү мартаарай. Удахгүй уулзцгаая. XM. Cocktails and Candlestick-ийн дугаартай иргэн морил та бүгдийг XM-ийн зүгээс хэрэглэгчтэй зориулсан урамшууллыг үзсэн гэж найдаж байна. За ингээд подкастнда иргэн оръё. За одоогийн дараагийн сэдэв маань болохоор юм шинэ одоо гарч иж байгаа арилжаач зориулсан хэсэг байгаа тийм. Тэнгүүд Forex руу анх хөл тавиад орж ирж байгаа арилжаачтай таны зүгээс бол ямар зөвлөгөөнүүдийг өгөх вэ? За эхлээд ямар ч үсэн арилжаа хийгээд үз. Тэгээд үзээд үнэхээр болохгүй бол одоо шууд болох хэрэгтэй л гэж би шууд хэлмээр. Тэгэхгүй тэгээд хүмүүс өөрсдөө зарим хүмүүс нөгөө нэг өөрийн одоо хийсвэр итгэл үнэмшил өөртөө тавиад за тэгээд бол бас ажил төрлөө алдчихж байгаа зөндөө хүмүүс бол бас мэрсэр байгаад байна. Тийм олон бол биш л тийм мэрсэр бол байгаад байна. Тэгээд үнэхээр чадахгүй бол болох хэрэгтэй. За энэ юун дээр тэгж хэлж байгаа гэхээр хүмүүс шууд арилжаанд орж ирэхдээ шууд нөгөө full time суугч үздэг байхгүй юу? За тийм тэрнээс тийм зүгээр арилжаан дээр шинэ орж ирж байгаа хүмүүс эхлээд суралцах хэрэгтэй. Мөн одоо бас ажлынхаа хажуугаар ерөнхийдөө эхлээд хийгээд явах хэрэгтэй. Ажлынхаа хажуугаар юм уу бизнесийн хажуугаар хийгээд яваад үнэхээр болж ивэл яах вэ тий? Үргэлжлүүлээд яв. Тэгээд үнэхээр яг болохгүй байх бол яг өөрийнхөө үндсэн ажлыг л явсан дээ. Тэгэхгүй хүмүүс шууд арилжааг одоо 3 сар сураад шууд full time болох гэдэг байхгүй юу? Тэр бол үнэхээр эрсдэлтэй. Тийм болохоор эхлээд сайхан суралц тий? Сураад бодит байдлыг мэдэх хэрэгтэй гол нь. Бодит байдал гэдэг чинь бол мөнгийг үнэхээр алдаж олдог, олж болдог гэдэг зүйлийг хүмүүсээс хараад тэгээд бол шийдвэрээ гаргаад явсан дээр гэж бол бодож байна. Тэнгүүд за одоо мэдээж тэр шинэ хүмүүс маань ингээд жинхэнэ данс нэгэд арилжаанд орно тийм ээ. Одоо real арилжаа буюу жинхэнэ арилжаанд орохоос өмнө за хэдэн зүйл цохоод хэлбэл яг ихний хэлсэн юу сурцсан байгаасаа мэдчихсэн байгаасаа гэж бол энэ бол өсөх бай өөрөө. Эхлээд бол bias элем мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо чи шууд bias элем мэддэг хүмүүс амирх орж ирдэг байхгүй. Бүр тийм ямар ч мэддэг хүн байхгүй. Байхгүй шууд орж ирдэг. Тэр нь шууд одоо данс нэгээд депозит хийгээд ороод ирдэг байхгүй. Тэгээд одоо яах вэ гэж асуугаад байдаг. Нэгт бол bias элем мэдэх хэрэгтэй. За хоёрт юу мэдэх хэрэгтэй вэ гэхээр мэдлэг гэдэг зүйл бол заавал байх хэрэгтэй. Бага хэмжээний мэдлэг.
За тэгээд гуравт нь болохоор бол мэдээж бол өөрийн одоо тий одоо ухаан гэж ярьж шүү дээ. Амьдрах ухаан тий. Амьдрах ажиллах ухаан гэдэг зүйл бол бас заавал байх ёстой гэж бол бодож байна. Энэ гурыг хослуулаад эхлээд бол явуул зүгээр гэж бол бодож шүү дээ. Тэггүйгээр шууд одоо ингээл хүү хаа гэж орж ирэл одоо тийм хүмүүс зөндөө шүү дээ. Баг зэргийн мэдлэгтэй хүү хаа гэж орж ирэл $30,000 алдал хүү хаа гэж буцаагаал гараад. За яаж мэдхгүй мэн. Харин мэдхгүй мэн гэдэг. Тэгэл нөгөөдгий чинь нөгөө арилжаагийн чинь тэгэл нөгөө энэ чинь скам тий. Энэнгээр хизээч мөнгө олж болох гэдэг тэгээ яриавчдаг байхгүй одоо. Суурэ тавиг хүмүүс тийм. Тий, суурэ тавиггүй тий. Манай одоо нэг найз асууж ирсэн шүү дээ. Бас надтай хамт арилжаа авах эхэлж исэн залуу. Зөндөө мөнгө алдангуудлаа надаас энэ юу Forex арилж байгаа хүмүүс мөнгө олдсон юм уу гэж асууж исэн. Тий. Тухайн үед яг миний хувьд гэсэн жоохон нөгөө нэг бас тий өөрөө ч гэсэн алдагтай байсан. Нэрээ тэгдэм болдсон болоо гэж бол бодож ирсэн. Худлаа юм уу гэдэг. Тий. Тэгэхээр тэр мэр дээр бас яг бодит зүйлэл сайн мэдл гэж хэлмээр байна. Зөв. Бас гоё зөвлөгөө байна тий. За түүнчлэн бас шинэ арилжаачд маань ингээд демо дээр арилждаг тий. Тэнгүүд демо болон одоо бодит арилжаа хоёрын хийсвэр арилжаа гэсэн үг тийм үү? Хийсвэр арилжаа болон бодит арилжаа хоёрын хослуулсан дээр ер нь демо арилжаа хэрэгтэй гэж боддог уу? Шинэ арилжаачдад. За ер нь демо арилжаан дээр яг эхлээд юмаа сурах хэрэгтэй тий. Нөгөө buy sell-ээ. Тий buy sell-ээ тий яг практ одоо нөгөө зүгээр дадлах гэж байдаг ш. Дадлагаар бол яг демог бол тэгээ суралцах хэрэгтэй. Хэрэггүй зүйл бол биш. Тэгээд яг үндсэн арилжаанд яг орё гэж одоо бодох тул ерөнхийдөө бол демо бол хэрэггүй шүү дээ. Одоо демо дээр одоо ингээл өчнөө ингээл алаад идэг хүмүүс рил арилжаа хийгээд ирэхээр л мөнгө алдаад эхэлдэг шүү дээ. Ер нь бол яг buy sell ерөнхий одоо арилжаа гэж юу вэ гэдгээ демо дээр сурах хэрэгтэй. Тэрнээс бол яг үндсэн арилжаагаа бол за нэг багтаа нэг $10 цэнгэлж орж ирээд бас тэр нөгөө мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй л дээ. Яг бодит мөнгө тий $10 алдаж үзүүлээд тухайд хүнд ямар сэтгэл төрөх үү? Тэн дээр нэг $10 дээр $10 ашиг хийж үзээд ямар хуу байх уу гэдгийг ер нь өөрөө мэдрэх хэрэгтэй. Тэгэхгүй демо дээр чинь болохоор яг үндсэн арилжаа орж ирэхэр чинь тэр мэдрэх ямар ч сэтгэл хөдлөл байхгүй тий гэж ярьж шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг арилжааг бол яг бодит даасан дээр л хийгээд мэдрэх хэрэгтэй. Ихч байсан байх ч байсан. Үнэхээр тэр мэдрэмжийг үнэхээр тэр сэтгэл хөдлөлийг одоо өөрөө хүлээж авч чадахгүй үнэхээр одоо шархлаад үлдүүлдэг эртхэн болох хэрэгтэй. За тэгэнгүүт хоёлаа одоо яг зөвлөгөө талд орё тий. Шинэ арилжаачдад ер нь бол заавал сурах зүйл гэж одоо юу байх вэ? Заавал сурах ёстой зүйл. За заавал сурах ёстой зүйл юу вэ гэхээр мөнгөний менежментийг заавал сурах. Заавалж хөө. Мөнгөний менежмент би энэ мөнгийг алдвал дараа нь яах вэ гэдэг зүйлийг заавал өнөөдөр суралцах хэрэгтэй. Одоо хүмүүс бол янз бүрийн одоо боломжтой бололцоо боломжгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ тийм. Ер нь бол Forex-ийн арилжааны зах зээл дээр бол шинэ хүмүүс бол мэдээж мөнгө хийх гэж л орж ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тухайн хүмүүс бол өөрийн гэсэн мөнгөөр эхэлж байгаа тийм. Гол нь энэ мөнгөө магадгүй буруугаар одоо алдчихвал би яах вэ гэдэг зүйлийг л ерөнхийдөө сайн бодож тунгааж бол орж ирэх хэрэгтэй. Тэрнээс бол ямар ч арга барил бол ямар ч арга барил бол ажиллана. Ямар ч одоо Монголд бол зөндөө олон одоо сайн багш нар, сайн трейдерүүдийг дагаад бол арилжаа их боломжтой. Харин тухайн тэр хүмүүсийг одоо дагаад мөнгө алдвал яах вэ? Тэрийгэл сайн одоо мэдэх хэрэгтэй. Тэрийгэл мэдэл ерөөд арилжааны зах зээл дээр орж ирэхэд тэгээд ер нь бол эрсдлээ тооцоод эрсдлээ сайн тооцоо тий одоо шууд үгээр хэлэхэд эрсдэл өнөөдөр одоо $1000 байлаа гэж тэр хүний магадгүй сүүлийн $1000 гэж болно шүү дээ. Сүүлийн $1000 алдчихвал одоо яах вэ? Амьдрал чи яаж үргэлжлэх вэ гэдэг зүйлийг бодож тооцоолж орж ирэх хэрэгтэй. Ямар ч сайн арилжаач юм бол арилжааны зах зээл дээр бол алдагд хүлээдэг. Тий. Ямар ч нэг хэсэг тий сайн арга барил бас буруу явахыг үүсэхгүй. Тэгэхээр ерөөсөө л тухайн хүн өөрийн мөнгөний менежментээ сайн барих хэрэгтэй. Энийг бодож орж ирэх хэрэгтэй. Өөр одоо тийм сүртэй зүйл бол байхгүй шүү дээ. Тэнгүү тэр хүмүүс урт хугацаанд арилжаа хийж амжилттай бас нөгөө сурах зүйлсээ суран сэтгэл санаа бэлтгэдэн тий. Ягаад гэхээр тэр хүний л мөнгө юм чинь тий. Тэр хүний одоо хэрэглэх ёстой мөнгө учраас тэр мөнгөө одоо тий магадгүй буруугаар алдчих одоо дараа нь юу яах юм тий. Энэ зүйлээ л сайн бодох хэрэгтэй. Эрсдлийн менежмент
менежментийг сайн бодож орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бас зарим хүмүүс юу гэхээр одоо айгүй олон одоо коймоин ингээл зөндөө олон мөнгө алдсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо last chance гэдэг шүү дээ. Эцсийн найдвар нь одоо forex гэж орж ирдэг. Эцсийн мөнгөө тавиад. Тэр нөгөөдгөө ингээд алдсан тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас тэрийгээ сайн бодох хэрэгтэй. Энэ мөнгө одоо магадгүй эсрэг яваад алдчихвал би яах вэ гэдэг бодох. Ер нь бол юу ч цаана юу ч байхгүй болчихж шít маш эрсдэл тийм эрсдэлтэй тийм. Тэгэхээр эрсдлийн менежментийг сайн бодоод орж ирэхэд бол гайгүй дээ. За тэнгуүтээ бас арилжаачдын одоо таны хувьд одоо жишээ нь яг гэвэл тач одоо маш олон шавь нэртэй тэгээд дээр нь бас групптэй өөр нэгэн community-тэй тийм иргэн тойрны хүмүүстэй. Тэнгүүд тэнд одоо арилжаачдын манд гаргаж байгаа нийтлэг алдаа юу вэ? Хамгийн их гарч байгаа. Нэг л алдаа шүү дээ. Ашгаа татдаггүй. Ерөөсөө нэг л алдаа тийм. Ашгаа ерөөсөө татдаггүй хүмүүс. Ер нь Forex-ийн зах зээл дээр хамгийн хүмүүсийн бүр 99.9% гаргадаг нэг л алдаа байгаа. Ашгаа татдаггүй. Тэрнээс бүгд ашиг хийдэг. Нэр бүгд хийдэг. Чи арилж хийжсэн үү? Хийж. Ашиг хийжсэн үү? Хийж. Татчихсан уу? Татчихсан. Тэгэхээр гоё гоё шүү дээ. Тэгэхээр эний чинь хүмүүс яадаг вэ гэхээр татдаггүй байхгүй юу? Татахгүй том баланстай болох юм бол би илүү их ашиг хийнэ гэж л явдаг. Тэгэл ерөнхийдөө айгүй алдаа гаргаад идэг байхгүй юу? Ерөөсөө л нийтлэг алдаа. Ер нь том жижиг гэлтгүү заяа. Ер нь бол манай Монголын нийт арилжаачд бол ашигын одоо ашгаа татахш балансын хойноос л их хөөцөлддөг. Зүгээр том баланстай болчвол би одоо тий саятан болоо мөнгө олох юм байна гэж боддог. Тэрнээс зүгээр ашгаа ингээл одоо Forex-ийн одоо би одоо ингээд олон жил ингээд өөрөө арилжааг явж байна тий. За тэн дээр бол нэг л зүйл байгаа. Хүн ашгаа хийж татах юм, ашиг хийгээд ашгаа татаад дараагийн арилжаа хийх юм бол тэр арилжаа нь илүү амжилттай байдаг. Тэгэхгүй хүмүүс ашиг хийгээд ашгаа алдахаараа буцаад нөгөө алдсан ашгаа олох гэж үздэг. Тэгээд дансаа штат. Тэнгүүл дахиад ингээд одоо тий одоо шууд ярихад нөгөө маркетаас одоо тий одоо өшөө авах гэдэг шүү дээ тий. Тэгээд эсвэл зарим хүмүүс за би одоо тий алдсан мөнгө л олчих юм бол одоо болчих. Тэгэл ингээл алдаа яваад идэг одоо мянгуужингийн үлгэр гэдэг шиг. Тэгэхээр ерөөсөө л ганц л зөвлөгөөлгээд ашгаал байнга татчих. $10 $20 гэсэн ашгаа татаад үндсэн баланс чинь байж байгаа юм чи ашгаа ингээд татаал яваад. Тэгжээж ерөнхийдөө бол энэ Forex-ийн арилжааны зах зээл дээр бол одоо урт хугацаанд бас явах боломжтой. Амар одоо мөнгө бол олохгүй ч гэсэн гэхдээ одоо хүний доор нэг ажиллаад тий одоо нэг сарын цалин голдод авах шаардлагагүй өөрөнгө гэсэн гэрх чөлөөгөр бол яваад байх боломжтой гэж бол тэгж л бодож байна. Forex арилжаа хүмүүс ингэж ирдэг. Туршлага хөрөмтлүүлээд цаг хугацаа зарцуулах хэмжээгээр таны олох одоо ашигын хэмжээ нэмэгдэнэ. Мэдээж таны баланс томорно. Тэнгүүд эрсдэл даах чадвар чинь сайжирна тий. Сэтгэл зүйн одоо дархлаатай болно гэж ярьдаг. Тэнгүүд тэр тал дээр үзэл бодлоо одоо таны үед ямар байдаг? Заавал одоо олон жил одоо надад одоо олон жил арилжаа хийж байгаа одоо найзууд байна шүү дээ. Тэгэл ерөөсөө л яриа нь бол олон жил арилжсан. Тэгсэн мөртлөө ашиг хийдэг. Тэгэхээр заавал тийм бол би зүйлд бол итгэдэг юм дөө. Яг тэгэхээр хажууд одоо ингээд надаас ч өмнө одоо арилжаа хийгээл одоо 11 2 жил болж 13 жил 14 жил болж байгаа хүмүүс одоо ашиг хийж чадахгүй л явж байна. Том баланстай ч болоогүй. Зүгээр л заавал одоо урт хугацаанд одоо ингээд сурж ээж ашиг хийнэ гэж бол бодохгүйгээр зүгээр өөрийн одоо тохирох арга барилаа эзэмшсэн байхад тий одоо түр хилээд байгаа шүү дээ. Олон сайн багш нар олон сайн арилжаач Монголд одоо гараад ирсэн. Тэднийг дагах юм бол одоо тухайн хүний туулах одоо зайг нь илүү богиносгож өгөөд тэгээд бас тодорхой хэмжээний мөнгө олоод явах боломжтой. Тэрнээс би олон жил одоо арилжаа хийж ийн гэдэг одоо хахархаад тий өөрөө одоо олон жил арилжаа хийж байгаа ч гэсэн одоо хүний доор одоо ингээд цалин аваад зөндөө явж байгаа хүмүүс шүү дээ. Зүгээр л өөрийнхөө одоо тий одоо мэдрэмж хэр байгаа вэ гэдгийг шалтгаалаад мөнгө олоод явах боломжтой. За та сая болохоор ингэж хэлээ тий. Одоо за зөв мэдлэгээ аваад зөв хүний дагаад явбал ингээд туулах замаа богиносгоно гэж ярьж штэ. Тэр тал дээр тэнгууд одоо Монголд бол ийм одоо нэг үг ярихад борооны дараах мөгш гэдэг шиг маш олон багш нар байгаа. Багш нар байна, сургалтын төвүүд байна тий. Тэнгүүтээ одоо группүүд байгаа. Тэр тал дээр одоо шинэ арилжаа хийж байгаа хүмүүстэй юу гэж зөвлөх одоо хэнийг нь сонго.
ямар хүмүүсээ сонгол илүү зөв гэж бодох вэ? Би тийм зөвлөгөө өгөхгүй шүү дээ. Тэгэхгүй юу? Би тийм зөвлөгөө өгдөг хүн биш болохоор тий. Мгм. Тэр хүмүүс өөрсдөө Шийдээд үү? өөрсдөө хараад эхлээд дагаж үзэх хэрэгтэй. Мгм. Тэгээд орох хэрэгтэй. Тэрнээс бол яг би бол заавал ийм тийм гэж бол Мгм. хэлээд байх шаардлагагүй. Яг анхан шатыг бол хамгийн сайн өгдөг нэг хүн бол байгаа. Мгм. Тэр нь болохоор одоо бас ган зам гэдэг Мгм. багш бол байгаа. Анхан шатыг бол айгүй сайн зааж өгдөг. Бас Мгм. сургалтын ч үнэгүй байдаг тий. Мгм. Тэр хүнийг яг дагаад явах боломжтой. Мгм. Тэгээд одоо өөр одоо юу байгаа вэ гэхээр одоо манай одоо Exam Brokers ч гэсэн ингээл байнгын үнэгүй сургалт семинар тий одоо Мгм. вебинар хичээлүүд тий Мгм. яваад байгаа шүү дээ. Тийм тэгээд манай нөгөө Exam-ийн бас анир багшиг бас дагаад Мгм. бас вебинар нь хайштай л үнэгүй юм чинь Мгм. тий. Тэгээд эхлээд өөртөө тэгээ судлаа л үзтий. Мгм. Эхлээд үнэгүй зүйлээсээ судалж үзэх хэрэгтэй. Мгм. Үнэгүй одоо зөндөө боломж гарчаад байгаа ч. Тий. Миний үед чинь болохоор үнэгүй зүйл гэж байхгүй. Хүмүүс баг Forex гэж мэддэг байсан үед чинь бол шууд дансандаа би бол шууд $100 цэнэглээл орж ирэл алдчихсан. Тийм Мгм. болохоор яг нэр цохох гэхээсээ илүүтэй тэр хүнийгээ дагаад за үнэхээр одоо энэ те үнэхээр мундаг хүн байна гэсэн үед л тэр хүмүүсийг дагна уу гэхээс би одоо энэ сайн тэрэн сайн гэдээ хэлүүлэх хэцүү шүү дээ. За нэг хүнийг сайн гэлждэг нөгөөтг нь баахан мөнгө алдаад ячаад буцаад энэ сайн чиний бараг те одоо нэг монголчууд чинь тийм нэг зам байдаг шүү дээ. Өөрөөс алдаагаа яахгүй. Заавал одоо нэг хүнээс хайдаг. Тэгэхээр бол өөрсдийнхөө сонголт л гэж хэлнэ. Эхний ээлжинд мэдээж үнэгүй мэдлэг авах нь тий. Тийм үнэгүй мэдлэг авах хэрэгтэй тийм. Юу ч тэр чинь одоо таны карманс мөнгө гараагүй тэг үнэгүй мэдлэг түгэж байгаа нөхцөл тийм ээ. Зөв. За өөрөөр чинь хувьд бол гэр бүлтэй хүн тий. Тэгэнгүүт гэр бүлтэй хүний амьдрал Forex яаж нөлөөлдөг вэ? Тэгэнгүүтээ одоо гэр бүлээ Forex арилжааны хаажуугаар яаж одоо ингэж зохицуулж санаа тавьж тэр төлөлийн одоо ямар юм гэр бүл чинь тэгээд мөнгө алдахад хэцүү шүү дээ. За. Эхнэр уурлана, хэрэлдэнэ. Тэгээд мөнгө алдсан арилжаачны сэтгэл зүг гэдгээр бас хөөгч ухт руу ураа гаргана. Ер нь бол яг гэр бүлтэй одоо арилжаачны хувьд гэхээр ер нь бас тийм нэг дардан бол байхгүй дээ. Баярлахтаа хамт баярлана. Гутрахтаа хамт гутрана. Тийм. Тэгэхээр тэр үе тэр бүхнээ л өөрөө сайн хянаж зохицуулах хэрэгтэй. Тэрнээс бол одоо миний хувьд гэхээр одоо шууд одоо ингэх ёстой тэгэх ёстой гэдэг одоо худлаад зөвлөгөө гэдэг яг хүн болгоны амьдрал өөр байгаа учраас ер нь бол аль болох одоо нөгөө дундыг бариад явах хэрэгтэй гэсэн үг. Амар алдагдал хүлээж болохгүй, амар хашиг хийж болохгүй гэдэг шиг тэгээд ерөөсөө яг ингээд нэг нормал бариад яв. Тэнгүүд гэр бүлийн уур амьсгал одоо арилжаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Нилээ нөлөөлнө шүү дээ. Би бол их нартайгаа хэрэлдээл тий. За энэ ингэж дургу үргэсэн юм чинь би мөнгө алдсан чи яат юм. Тэгэл томоор дараалал алдчихсан удаа байгаа. Тэгвэл эцэцтэй гэхээр өөрсдөө л өхөрж байгаа байхгүй. Ер нь бол гэр бүлийн одоо харин таатай уур амьсгал бол хүнийг илүү амжилтанд хүргэдэг. Тий. Гэр бүл нь эхлээд бол яг хуу дэмжихгүй бол байх тохиолдол байна шүү дээ тий. Мөнгө шууд хүн орж ирээ гол мөнгө хийх боломжгүй учраас эхлээд бол яг хуу баг зэргийн одоо тий мэдгүй хүн чинь хэцүү шүү дээ тий. Мэдгүй хүн чинь мөнгө алдна. Тэгэхээр эхнэрэн ч гэсэн тий хаашд одоо чи ингэх байсан мөнгөийг алдчихлаа гэж ороод ирнэ шүү дээ. Харин тэрнээс яаж гарах вэ гэдэг чинь л чухал байгаа тий. Тэрнээс бол за төв хүлээж би дараа нь мөнгө хийнэ энэ төр гэж бол ярихгүйгээр яг тухайн моментод тий тухайн өөрсдийн одоо гэр бүлийн одоо санхуд одоо хохирол учруулах үйс одоо мөнгөөрөө л битээ арилж ийгэрэл гэж хэлнэ. Тэнгүүд гэр бүлийн харилцаа маань илүү бас тогтвортой байж ич арилжаа маань илүү амжилттай байна гэж ойлгож байна шүү дээ. Миний хувьд л тэгж бодож байна. Зөв. Энэ бол бас гоё мессеж болж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд сүүлчийн асуулт нь болохоор ингэж байна. Энэ бол маш гоё асуулт. Forex-ийн арилжаан дээр одоо Монголын зах зээл дээр тий хамгийн түгээмэл ташаа ойлголт одоо буруугаар ойлгодог. Тэр шууд орж ирэл мөнгө хийнэ гэдэг л ойлголт шүү дээ. Богино хугацаанд. Би ч гэсэн одоо миний мэддэг бас гүүрүү гэж ярьдэн шүү дээ. За. Тий. Бид нар бол дандаа сайхан зүйлийг л харуулдаг. Тэгэхээр тэрийг юу гэж ойлгодог вэ гэхээр хурдан хугацаанд богино хугацаанд санхүүгийн эрхчлөлийн төрөх юм байна
гэж хүмүүс орж ирдэг. Өрөөсгөл ойлголт. Өрөөсгөл ойлголт тий. Энэ л байгаа шүү дээ. Энийг яг одоо тэг зөв буруугаар нь л ялгаад хараад сурах хэрэгтэй. Тэнгүүт манайхан та тэр хувьдаа бодохдоо дансаа одоо ингээд шатаадаг эд хөрөнгөө эрсдэлд оруулж байгаа нь тэрнтэй бас холбоотой гэж бодож байна. Тий, холбоотой. Яагаад гэж байгаа вэ гэхээр за би өнөөдөр одоо ингээд $100,000 ашиг хийсэн байна. Тэгэхэд намайг дагж байгаа нэг залуу за эцэг трейдер гэж залуу чинь $100,000 ашиг ингээд нэг арилж байгаагаар хийчлээ. Би ч гэсэн хийх юм байна гэд үздэг байхгүй. Тэгээд энэ хүн ямар дансаар хийсэн бэ гэдэг тэгэхээр дансыг харан заяа. За тэр дансыг ингээ хараад за $50,000 $100,000 ашиг хийх юм байна. Тэгвэл би өөрийнх нь байр юм уу тийм машина зараад яг $50,000 яг адилхан зингэлийг би хийж чадах юм гэдэг зүйл орж ирдэг. Яг адилхан сэтгэхүүгээр. Тийм болохоор миний хувьд гэх юм бол би чинь алдагдлаа бол байнгын харуулдаг. Том баланс бол шатдээ шүү гэдэг зүйлийг бол хүмүүст бол байнга харуулдаг. Тэгэхээр ерөөсөө 100% ашиг хийх боломжтой бизнес биш шүү гэж л ойлгох хэрэгтэй. Хүмүүс 100% боломж 100% одоо бизнес гэж хараал орж ирж байгаа. Тэгэхээр ийм л одоо ташаа ойлголт байгаа гэсэн. Cocktails and Candlestick маань энэхүү дугаар ингээд өндөрлөж байна. За урилгыг хүлээн авч оролцсон эцэг трейдертэй баярлалаа. Та бүхэн коммент хэсэгт дараагийн дугаар тэнийг оруулмаар байна. Тухайн хүнээ таглаарай. Баярлалаа. Баярлалаа.